За миний нэг гол би үнээр энэ удаа бол хожигдож ирсэн. 54 цагийн дотор нэг баг гишүүнээ бүрдүүлж чадаагүйгээс за өөрөөр хэлбэл хүний нөөцөө бүрдүүлж чадаагүй учраас нэвтрүүлгээс өөрийн хүсэлээр хасагдлаа. Маргаашнаас 9 баг өөрсдийн бизнес төлөвлөгөөг шүүгчдэд танилцуулж эхэлнэ. Багууд дарааллаа одоогоор мэдж байгаа. Бас дээрэс нь 5 минут, зөвхөн 5 минутын дотор өөрийнхөө бизнес хөрөнгө оруулалт авч чадах уу? Тэр бизнес маань өнөөдөр бодит бизнес болох уу үгүйг шийдэх гэж байна. Зарим багууд нь нэгээрээ презентацаа хийн, зарим нь хоёроор гарч ирж хийн. Төслүүд 48хан цагийн өмнө зүгээр энчээ сууж байгаад нэгнийх нь толгойд орж ирсэн санаа байсан. Тэгээд тэрийгэ босдон 60 секундын дотор танилцуулсан. Тэрэн дээр үндэслээд энэ дотор оролцож байгаа хүмүүсээс өөрийнхөө компанид хүн хүсэлж авсан. Тэгээд сүүлийн өдрийн хагас хагасын өдөр зөвлөхүүдтэй хамтарч мөн зочдыг урьж авчирч тухайн төслийн санаагаа бизнес болох тал дээр ажилласан байгаа. Зарим нэг нь бизнесийн бүхэл бүтэн төлөвлөгөө план биччихсэн байгаа. Зарим нь зөвхөн өнөөдөр зориулаад презентацийн хэлбэрээр бэлдсэн байгаа. Тэгэхээр энийг харах болно. Өнөөдөр та бүхнийг шүүх гэж бидэнтэй хамт Deloitte Onch Audit компани захирал Ончин Сүрэн, UMC Alpha компанийн гүйцэтгэх захирал Наран Жаргал, JCA байгууллагын дэлхийн санхүүч Алтан Багна, Skytel Group-ийн гүйцэтгэх захирал Болор, BDO Partners Advisory Service-ийн захирал Яир Пора. За тэгэхээр 5 шүүгчтэй байгааг ойлгож байгаа бах. Шийдвэр хурдан гарна гэж бодож байна. Бүх багууд презентацаа тавьсны дараа шүүгчд маань 15 минут өөрсдөө хоорондоо ярилцаад чагналыг гардуулах болно. Яа тэгэхээр эхний бага өрөө. Бид лабораторид нэр аль хэдийн бодоод олсон байгаа. Independent Laboratory Service. Мэдээж бид хүчтэй өрсөлдөгч байхын тулд энэ лаборатори маань орчин үеийн бүх тоног төхөөрөмж, менежмент, програм хангамж, IT дээр суурилсан байна. Энэ бол LIMS, Laboratory Information Management System. Мөн бид энэ зах зээл дээр хүчтэй өрсөлдөгч байхын тулд бид үннийг хэлэхийн тулд бид нэр олон улсын лаборатори тавигддаг чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн байх ёстой. Энэ бол ISO 17025. За энэ доор нь бидний бизнесийн үндсэн концептэнд байж байна. Бид юу хийх вэ? Бид хоёр чиглэлийг үндсэн үйл ажиллагааныхаа чиглэл болгож сонгосон байгаа. Нэг нь хүнсний сорилт шинжилгээний лаборатори. За энд бол бид 4 хүнсний шинжилгээ хийдэг л бол заавал хийж явах ёстой 4 багц шинжилгээг авсан байгаа. За энэ бол ингээд дотор ингээд татсан байгааг та харж байна. Нөгөө чиглэл нь бол маш чухал. Энэ бол консалтинг үйлчилгээ, бизнес хүнсний аюулгүй байдлын талаар хэрэглэгчдэд, засгийн газарт, хүнс үйлдвэрлэгчдэд зөвлөгөө өгөх, хэрэглэгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх энэ чиглэлтэй. За тэгвэл манай зах зээл юу вэ гэж? Хөндлөнгийн бие даасан лабораторийн зах зээл. Тэгэхээр хуулинд болон олон улсад нэг хэл зүг байдаг. Хүнсний гинжин хэлхээ. Хүнсний гинжин хэлхээ гэж юу байдаг? Энэ дээр тал гарсан байна. Фермерээс ахуулаад хэрэглэгч хүртэлх энэ бүх замыг гэх юм уу тийм ээ? Тээвэрлэлт орж ийн, хадгалалт орж ийн, үйлдвэрлэл орж ийн, худалдаа орж ийн, хоол үйлдвэрлэж ийн, аваачаад ширээн дээр тавьж ийн. Энэ бүх замыг хүнсний гинжин хэлхээ гэж байна. Энэ гинжин хэлхээнд ажиллаж байгаа бүх хүнс үйлдвэрлэгчд манай үйлчлүүлэгч байх болцоотой. За энд зүгээр нэг л тоо хэлье. 1.280 их 80 төгрөг бол энэ зах зээлийн багтаамж. За бид зах зээлийг ингэж харсан. За бид бас validation буюу баталгаажуулалт хийхийг хүссэн. Сая энэ хоёр хугацаанд 5 хүнсний томоохон үйлдвэрүүдээс аман байдлаар судалгаа авсан. Маргааш манай лаборатори ажлууд үйлчлэгээ авах уу? Хоёр нь definitely yes. Хоёр нь аавна гэхдээ нөхцөлтэй. Нэг нь аавна гэхдээ
бас арай илүү чанга нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл ерөнхий дүнгээрээ бол авна. За хамгийн сүүлийн хэлэх үг бол цаг болцсон яг одоо. За баяр хүргэе. За 2 минут явлаа. Бэлэн шүүгчдээс асуулт байвал микрофоноо ашиглаад асууж болно. Тэгэхээр одоогийн байдлаар та бүхэн өрсөлдөгчдийн судалгаа хийсэн үү? Тэгээд өрсөлдөгчдийнхаа дундаас одоо танай энэ лаборатори ямар ялгаатай та нарын одоо ялгах тэр өвчин зүйл юу вэ? Хөндлөнгийн хараат бус гэдэг статусаараа өрсөлдснөөс ялгарч байгаа. Энэ бидний хамгийн одоо онцлог буюу урдаа барих нэрийн хуудас маань болж байгаа. За энэ бизнесийг хийхтэй холбоотой эрсдлийн ямар нэгэн талын шинжилгээ байна уу те? За ганц нэг эрсдлийн хүчин зүйл дурдаач. Магадгүй мэрэгжилтэй боловсон хүчний хүний нөөцийн ч юм уу эсвэл санхүүгийн ч юм уу те? Тийм зах зээлийн ч юм уу хууль эрх зүйн ч юм уу тийм эрсдлийн талын юм жишээ хэлээч ээ. Энд дээр бодсон юм байна. За баярлалаа сайхан асуултаа. Яг хөө би ахаад хариулчих. Манайхан бол бүгд хариулах болцоотой. Бид хийсэн нэг том эрсдэл бол байгаа. Энэ бол хөндлөнгийн лабораторийн ийм статустай лабораторийн жишг Монголд байхгүй шин гэдэг утгаараа хүмүүст шууд одоо хүрчихгүй тийм нэг эрсдэл байгаа. Гол эрсдэл бол тэр байгаа. За бүгд нь орой минь. Манай багийн хувьд анхны дэвшүүлсэн санаа бол хувийн туслах үйлчилгээг тухайн туслах үйлчилгээ хэрэгцээтэй хүмүүст зуучлах явдал байсан. Харин менторуудын туслалцаатайгаар зөвлөгөөний үр дүнд бид зөвхөн орчуулгын буюу нэг фокуслсан тухайн үйлчилгээг бид бүхэн зуучлаа гэсэн шийдэлээр хүрээд энийг веб системээр одоо шийдвэрлэх энэхүү төслийг танилцуулах гэж байна. За асуудлыг товч танилцуулна. Хэрэгцээ шаардлагыг хэрхэн судалснаа бас та бүхэн танилцуулна. За Mongolian Translators CGM сайтын талаар. За мөн та бүхэнд маш тааруу тийм орчуулгатай тохиолдчихсан тийм явдлууд зөндөө байгаа бах тийм үү. За хадам ээж гэж үгийг орчуулжээ. Хад гэдэг rock, mouth, mother гэдэг. Энэ бол тийм зүгээр фан болгож та бүхэнд харуулж байгаа зүйл. За өндөр хөгжилтэй орнууд гэдгийг tall funny beds гэж орчуулсан. Энэ хэдийгээр маш одоо хөгжилтэй гэмээр инээдтэй зүйл боловч бид маш хариуцлагатай, маш хугацаа тулсан тохиолдолд энэс бид нар инех тийм асуудал огтхонч биш. Тийм учраас бид бүхэн энэ асуудлыг ийм асуудал байгааг олж хараад энийг шийдвэрлэхийн тулд төслөө боловсруулсан 84 хүний хүнээс бид бүхэн онлайнаар 2 хоногийн турш судалгаа авсан байгаа. За ерөнхийдөө эхний асуултаар бол бид хүн яаралтай орчуулгын үйлчлэгээ хэрэг болвол хаашаа ханддаг вэ гэсэн асуултанд ихэвчлэн орчуулгын төвчөөр орох юм уу? Альсгүй бол найз нөхөд танилуудтай ханддаг гэсэн байна. За орчуулга хэлэх олон төрлийн цаад бэрхшээл тулгардгийг одоо судалгаагаар гаргаж ирсэн байна. Ажлын бус цагаар орчуулгын төвчнүүд хаадаг. Өсөн орчуулга яг хийлгэх тэр боломжтой олддгүй гэх зэрэг. За сайн мэдгүйнээс орчуулгын үйлчлэгээ аваад хохирсон хүмүүс бас байна. Орчуулга хийлгээд сэтгэлдэнд хараагүй өрнө төлбөрөө буцааж авч чаддгүй. Эсвэл хугацаа тулгаж өгөөд хугацаа алдаад одоо өөр хүнд орчуулах боломж алддаг юм уу. За орчуулгын үйлчлэгээ авах гэж байгаа хүнийхээ тэр тухайн ур чадварыг нь бид нар үнэлэх тийм мэдээллүүдийг ерөөсөө авч чаддгүй. За ихэнх тохиолдолд энийг бол урьдчилж мэдэх боломжгүй байдаг. Бид хүн харанхуугаар ерөөсөө материалаа өгөөл орчуулах тохиол маш илбэг байдаг байна. За энэ дээр нэг баталгаад тамга гэдэг зүйл байдаг. Баталгаад орчуулгын тамгатай одоо баталгаад орчуулга гэсэн хаяг та бүхэн харж ирсэн байна. Энийн ард нэг зүгээр нэг төрийн бус байгууллага 100,000 төгрөгөөр тэрийг дарж авах энэ зүгээр нэг жишээ гэж байна. Энд бас бидний итгэл нөгөө орчуулгын материал өгөөл бас хохирж байдаг. За бид бүхэн харин судалгааны энэ хэсэгт гадаад хэлний хэрвээ та мэдлэгтэй бол та чөлөө цагаа ашиглаж яг байгаа газраасаа нэмэлт орлого олохыг хүсэж байна уу? Бид бүхэн таг энэ боломж олохыг. Үүн 59% буюу ихэнх нь одоо тим гэж хариулсан. Харин тим гэж хариулсан хүмүүсээс дараачийн асуулгууд явсан байгаа. За гадаад хэлний мэдлгүүдийг бөглүүлсэн 46% нь англи гэх мэтчлэн одоо орон орны хэлтэй хүмүүс хамрагдсан байна. За занаас орчуулгын ажил хийхээр бол ямар хэмжээний цаг зарцуулж болох вэ гэсэнд энд ажлын бус цагаар гэж 57% нь өгсөн багаас дүгнэхэд тийм ээ
цалинтай хэрнээ нэмэлт орлого олох бас тийм хүсэл сонирхол байгааг энэгээр илэрхийлж байгаа болов гэж бодож байна. За мөн одоогоор яг амьдарч байгаа тэр локейшн буюу одоо Монгол улсад 33%, бусад орноос бас манай төсөл юунд судалгаанд хүн амрагдсан байна. За цаашаа. За зах зээлийн багтаамж энэ орчуулгын зах зээл дээр байна уу гэж судлаад үзэхэд 270 орчуулгын товчоо яг тогтмол үйл ажиллагаагаа явж байгаа бүртгүүлсэн байна. Дундаж орлого нь судлаад үзэхэд 7 сая орчим төгрөг дунджаар гарч ирж байна. Үүнийг үржүүлээд үзэхэд тэр бом 860 сая төгрөг харагдаж байгаа. За цаашаа. За бидний хийх гол зүйл хүнд яаж хэрэгтэй байх вэ гэхээр нэгдүгээр орчуулгын товчоонуудыг бид бүхэн энэ системд маш дэлгэрэнгүйгээр бүх үзүүлэлтийн датаг нь бид бүхэн мөн бас зарим тохиолдолд тестийн аргаар болон тэр тухайн бичиг баримтуудыг нь баталгаажуулж оруулах байгаа. Түүнээс гадна өнцөг булан бүрт, дэлхийн өнцөг булан бүрт байгаа орчуулгын ажил хийх боломжтой хүмүүс өөрсдөө бас анкетаа оруулах байгаа. Тэдгээр анкетыг оруулж байгаа хүмүүс маань хаана чамаар ажил хийдэг хүн байж болно тийм ээ. Үүнийг бид манай вебсайт маань маш нарийн customized тийм профайлын дагуу За цаг дууссан байна. Эрүүргээ. Тэгэхээр Mongolia Translator баг төдийгүй өмнөх баг дээр ч гэсэн бид нар нэлээд товчхон зарим нэг зүйлийн талаар их дэлгэрэнгүй танилцуулсан зүйлүүдийг харлаа. Тухайлбал одоо төрүүчийн баг дээр бүтээгдэхүүний талаар голдуу ярьсан бол энэ тохиолдолд одоо голдуу хэрэглэгчийн судалгааг ярьлаа. Тэгэхээр бизнесийн төсөл бол өөрийн гэсэн нэг хөрөнгө оруулалтын төсөл төр тусмаа өөрийн гэсэн ээж бүрдэлтэй байдаг. Тэр дотроо тухайн бизнесийн санаа, концепт, яг дизайн, за тэгээд өрсөлдөгч болон хэрэглэгч, за хэрэглэгдэх технологи болон үйл ажиллагааны талаар мөн өрсөлдөөний давуу тал, за менежментийн авч явах баг, за тэгээд хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцсон судалгаа гэсэн иймэрхүү ээж бүрдлүүд одоо голчлон агуулгах хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгэхээр танай багийн хувьд одоо хэлж амжаагүй яг энэ бизнесийн төслийг үнэлэх хөрөнгө оруулагчдын зүгээс шаардлагатай нэг зарим нэг мэдээлэл нэмэлт мэдээлэл өгөөч гэж. За бид шаардлагатай тоног төхөөрөмж болон офисын зардал бүх зарлуудаа тооцож үзээд мөн эхний 7 сарын турш бид зөвхөн веб бүтээх болон маркетинг нэвтрүүлэлтийн ажлууд хийгдэнэ. Тэр хугацаанд ажиллах тэр түрээсийн зарлаас ахвал бүх зарлуудыг тооцоод эхний орлого орж ирэх хүртэл хөрөнгө оруулагчийн зүгээс 62 сая төгрөг 283 мянган төгрөг одоо шаардлагатай гэж үзэж байгаа. Бид орлого олж эхэлснээрээ энэ нийт одоо энэ сая тэр бум 860 сая гэсэн зах зээлийн 881% руу бид бүхэн дайрах боломжтой гэж гаргасан. Энийг 100000 сонголтын үр дүн гэж нэгэн аргачлалаар энэ орлогоо тодорхойлсон 211 сая төгрөгийн нийт борлуулалтыг хүмүүст хийж өгөх буюу энэний 18% шимтгэл бид бүхэн авахар судалгаа хийсэн ба тооцоо. Үүний бидний цэвэр ашиг 38 сая байж болохоор байгаа. Энэ бидний 881 гэдэг зах зээл минь цаашид өсөх бүрэн боломжтой. Үүнээс бид хөрөнгө оруулагчид тавьж байгаа санал бол нийт цэвэр ашиг маань 31 сая 200 мянга гэсэн тоо гарч байгаа. Үүнээс 42% нь буюу 13 сая төгрөг сар бүр одоо хөрөнгө оруулагчид бид хуваарлах боломжтой байгаа. 8% компанийнхаа цаашдын өргөжлөлт болон бас тухайн бүтээсэн аутсорсингийн тэр системээ бусад аутсорсингийн зах зээлүүд рүү нэвтрүүлэх боломжийг бас олж харж байгаа. Тэгээ үүсгэн байгуулагч 5 залуу байгаа. Манай 5 залуу маань энэ 50% шеэрлж авахар төлөвлөсөн байна. За та бүхний нэрээ амглан айлтгая. Манай багийг Попо гэдэг. За Попо гэдэг маань ерөнхий Монгол анхны санаа нь Дөл мандах маань гаргасан. Эхэлж зургийг одоо та бид бүгдийн зурган дээр үлдсэн байгаа хүүхдүүдийн маань хайртай дотны хүмүүсийн маань зургийг принтлж гаргаад гадаадд юм уу дотоодд байгаа хэрэглэгч нарт угаагаад хүргэж өгөх үйлчилгээ байсан. Гэтэл энэ санаанууд маань бизнесийн зөвлөгөөд болон багийн хоорондоо ярьсаар арай жоох өргөн хүрээг хамарсан
болж хувирсан байгаа. За бид юу хийх вэ гэхээр хол байгаа хоёр хосын хол байгаа, аав ээжээсээ хол байгаа, хүүхдүүдээсээ хол байгаа гэр бүлийг сэтгэлийг ойртуулах ерөнхий зорилготой. За хэрхэн сэтгэлийг ойртуулах талаар та бүхэн танилцуулъя. Нийт Монгол улсад албан ёсны тооцоогоор 2,900,000 иргэн байгаа. За үүнээс зүгээр дуртахад Америкт болохоор 17,000 Монгол, Францад 3,000, за Солонгос 50,000 гих зэрэг Монгол иргэд оршин сууж амьдарч байна. Ингээд нийтдээ дэлхийд даяар 200 гаруй мянган монголчууд албан журмаар болон албан бус буюу хараар бас ажиллаж байгаа. Тэгэхээр энэ 200,000 хүмүүс ямар асуудал тулгардаг гэхээр энэ хүмүүс гэрээсээ гэрт одоо Монгол улсад байгаа тэр дотны хүмүүстэй холбогдох шаардлага гардаг. Ямар шугамар хоорондоо харилцдаг гэхээр одоо Skype, Twitter, Facebook зэрэг Yahoo Messenger зэрэг бүх virtual орчинд буюу энэ social орчинд хоорондоо харилцаа холбоотой байгаа. Бид энийг бодит харилцаа болгож өршөлгөхөөр зорилоо. За хуучин технологи яасан гэхээр та бүхэн мэднэ гар утсанд байхгүй, смартфон байхгүй үед бид нэр Pillonk, Konica, Fujifilm-с Pillonk аваад угаалгаад альбомдоо хийгээд хүмүүс ирэхэд хамгийн түрүүнд кофе цай ууж явах хугацаанд юу яадаг одоо дайлж альбом гаргадаг. За шинэ технологи яачаад юм гэхээр смартфонтой болоод iPad-тай болохоор тэрийг бид угаалгахаа болцсон, хадгалдаг болцсон. Тэгэхээр бид нэр энэ хоёрын хооронд нь комбайн буюу нэгтгэх зорилготой байгаа. За яаж явах юм бэ гэхээр бид нар бол маш гайхалтай үйлчлэгээ санал болгож байгаа. Та бүхэн эмээ өөдөө шоколад, хайртай хүндээс цэцэг, за хайртай охиндоо төрс өдрөөр нь чихмэл тоглоод ингээд зураг яаж болвол манай каталогийн дундаас бэлэг сонгож хүргэх боломжтой. За эндээс онцлог юм юу гэхээр бид аль болох хизээч танихгүй компанид хүн итгэж ингэж өөрийнхөө зургийг одоо бэлгийг тодорхой хэмжээний мөнгө төлөөд хөрвүүлнэ гэж байхгүй. Тэгэхээр эхний ээлжинд бид нар user database-ийг ашиглаад цаатлын юм идентификч байгууллагуудаар дамжуулж эдрээс гэрээ байгуулж эдний лого бүх юм брошюр буюу юм тогтоонуудыг хүүхдүүдээр нь зургаар нь явуулж хүмүүсийн database итгэлийг олж авах юм. За технологийн талаар манай төлөө ярина. Бид нар нэг аль болох олон хамрахыг хичээж байгаа. Нэгдүгээрх нь яг хөглөр ерөөсөө хүн бол компьютер дээрээсээ нэг вебсайтаар ороод өөрийнхөө зургнуудыг оруулаад те хэмжээнүүдийг сонгочих болно. А нөгөөх нь болохоор яг зүгээр гар утсан дээрээсээ нэг програм руу бүх зургнуудаа оруулаад хэмжээг нь оруулаад тэгээд маш их хялбархан байх хэвээр. Цахим төлбөр тооцоох хэвээр. Хамгийн гол нь бүх юмнууд нь байна. Шуурхай байх хэвээр. Зургнууд маань том хэмжээтэй учраас ингээл сервер руу шидэж ийн гээл хүлээгээл те хүн зургаа угаалгах гал үйлчлэгээ авах гэж хүлээгээд иж болохгүй. Бас 24 цагийн туршид бид нэр зөвлөгөө тусламжийг өгчдөг. За мэдээж яг гэрт нь хүргээд өгнө. Хамгийн гол нь бид нар яг хөглөр баталгаажуулж байгаа. Тэ цэцэг авчлаа, шоколад авчлаа, авчиж өгсөн юм уу мэдэхгүй. Ямар юм очсныг энэ ч гэсэн бид нар мэдэхгүй байх үе байдаг. За энэ ажиллагаа маань захиалагч маань захиалгаа өглөө бид нар системээрээ дамжуулж хүлээж авна. А бид нар яг хөглөр туслан гүйцэтгэгчтэй өгнө. Энэ маань яг хөглөр цэцэг зардаг, баглаа хийдэг, зураг хэвлдэг нөхдүүд. Тэгээ бид нар буцааж аваад тэрийг нь яг хөглөр хүлээн авагч буюу эзэнд нь хүргэж өгөх юм байна. За бид нарт яг хөглөр принтер энэ бүх ямар ч нөөц хэрэг байхгүй. Бид нар зүгээр яг хөглөр яг тэр бүтээгдэхүүн нийлүүлдэг хүн хэрэглэгч хоёрыг дунд нь холбож өгөөд энэ үйлчлэгийг л маш сайн хийх юм байна. За баяр хүргэе. You propose free service also, or all going to be paid according to your business model to the customer? Танай үйлчлэгээ чинь хэрэглэгчдэд үнэгүй байх юм уу, тийм ээ? Эсвэл мөнгө олох одоо өөр янз бүрийн арга байгаа юу гэж. Бид нар нэг аль болох хэрэглэгчтэй хямд төсвөр үнэгүй хүргэж байгаа. Ямар ч байсан эхний ээлжинд бид нар нэг 1000 хүнд 3 ширхэг зургийг нэг ил захидалтай нь үнэгүй гэрт нь хүргээд өгчээ. Тэгээд итгэлийг нь олчих. Тэрнээс хойш болохоор мэдээж яг нэг 3 зураг угаалгаад гэрлүүгээ явуулчих гэсэн хүн бусад бараа бүтээгдэхүүнийг маань үзэж таарна те. Тэгнэ тэрнээс хойш яг хөглөр нэлээд олон хэрэглэгчтэй олон бүртгэлтэй болсон хойно яг гэрлүүгээ үнэгүй зураг явуулцдаг, үнэгүй юм явуулцдаг. Хамгийн гол нь дэрэн дээр нь том компаниудын сурталчилгааг нь бид нар бас давхар хүргээд өгчдөг. Аль аль талдаа ашигтай тийм бизнес байж болох юм аа гэдэг.